За онцлогдож байгаа энэ цаг мөчид бидний урилгыг хүлээн авч манай телевизийн үндэсний эрхцүүлэх өдрийн тайзнаа хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Танд бас шинэ оны мэнд дэвшүүлье. За танд олон нийт телевизээр үзэгчдтэй бас шинэ оны мэнд дэвшүүлье. Сэдвийг сонирхолтой санагдлаа биш орж ажиллаж байхад шинэ жил, шинэ он гэдэг маань бас зөвхөн баяр ёслолт төдийгүй бас өнгөрсөн жилийнхаа одоо нэг эрхцүүлэх бас эх жилийн ажлаа төлөвлөдөг юм. Уламжлал шинэ соёл бий болгож байгаа сайхан санаачлага байна гэж байна. Монгол улсын 34 дахь ерөнхий сайдыг томилох асуудлыг яг Монгол улсын хурлын чуулганд хүрэлцэж байгаа. Тэгэхээр яг одоо Монгол улсын 34 зандаа шатрыг парламентын дараа Гомжовын зандаа шатар энэ цагт Монгол улсын ерөнхий сайд зандаа шатар мэдээлэл хийх гэж байна. Шинэ жил болж байгаа учраас хамгийн сэтгэлд үлдсэн шинэ жилийнхэн дурсамжаас хуваалцаач гэж хөнгөн асуултаар эхлэе гэж бодож байна. Хүүхэд насны ч юм уу таны хувьд бас шинэ жил гэхээр хамгийн түрүүнд бодогдох гоё дурсамж байгаа болов уу гэж бодож байна. За энэ ч ихтэй бодож байгаа юм байна. Тэгтээ нэг хүүхэд насны шинэ жилүүд хамгийн гоё дурсамжтай шинэ жилүүд болж ирсэн байх. Багада одоо бас бид нар чинь нөгөө шинэ жилийг сургууль дээр их нэжгэр тэмдэглэдэг байлаа. Одоо 2 3 дугаар ангид байсан 9 10 дугаар ангид энэ хатнаа бид нар хуучин он болдог, шинэ он болдог, 12 жил болдог. Тэгэл би цэцэрлэгт байхдаа баавгаа болж исэн. За. Тэр чинь ингэж явж ирэл баавгааны баг мөсчөөл тэгэл. За тэр бол их гинэн сайхан дурсамж байна. Хуучин шинэ он болдог гэсэн. Тэр арай гайгүй нэг гайгүй сурлагатай хүүхдүүдээс юм уу хөдөлгөөнтэй хүүхдүүд хуучин шинэ болдог. Нэг жил хуучин он болчиход би шинэ он болъё дараа гэж жил бодож төлөвлөөд тэгээд шинэ он болчихсон. Хуучин он өнгөрсөн оныхоо яг энэ эрхцүүлэх өдөртөө холбоотой юм байна. Хуучин оныхоо нэг олд амжилт тийм боллоо гэдэг юм а хуучин хөөхт шүү дээ тий. Сургуулийн хичээл соёл бүх юмыг тийм хүүхдүүдийг ламглаа гэдэг ингээд хуучин оноо дүнсэн маягтай юм ярьдаг хуучин он шинэ он нь тэр чинь ингээд нэг 2025 онд ч юм одоо өнгөрч байгаа жилийнхаа зүгээд ингээд нэг юм он болж байгаа шүү дээ. За тэгээ шинэ он болохоор эх он техник нь одоо тийм сайхан болно гэд итгэл найдварыг өгдөг. Тэр бас нэгэсэндээ бас тийм эргцүүлж байгаа хэлбэр байж үү. Тэр их энэтэй холбогдоод ч юм уу сайхан дурсамжтай. Хамгийн бас гэгээлэг дурсамж тэгээд тэр чинь нэг хуучин шинэ он чинь өвлийн үгний дааж гарч ирдэг байсан шиг санаж байна. Тэгээд хуучин шинэ ос хүүхдүүд бас нэг юм явлагтай бэлэг өгнө. Тэгээд тэр бол амар хөдөлмөрлөд болж байгаа. Бага наснд би одоо 8 настай байсан. 7-оор сургуульд орсон гэхээр 8 настай би одоо анх тийм бэлэг авна гэдэг чинь амар бахархалтай. Өвлийн үгээс бас бэлэг. Тийм тэгээ хуучин он чинь бас шинэ он чинь авиасаа үзүүлэх хэрэгтэй. Би багада чимдгоо би Монгол хүн гэдэг шүлэг уншдаг гэсэн. За. Тийм. Тэгвэл чинь урлагийн авьяасаач үзүүлээд би ч уран уншлага номын сайн нөхөр мөхргээд 5 онцгой эзэн энэ гэдэг багад идэвхтэй 6 7 дугаар ангид хүртэл ер нь их гайгүй одон медаль тэрвийн л одоо тэрүүнээс сурагч олимпиад ихтэй сайн л байж. Та бас сая нэг оны шилдэг хүүхдүүдийн бас уулзалтанд оролцоод бас олон мундаг авьяас чадвараар тэргүүлж хүүхдүүдтэй уулзлаа. Хүүхдүүдэд бас яагаад идэвхтэй байх ялангуяа бас энэ технологийн ирүү үед бас одоо үүрэг нөлөө нь бас нэмэгдэж байгаа талаараас ялхаас яг энэ шинэ үеийнхний талаар бас нэлээд бодсон өөрийн бодол байна гэж би зүгээр анзаарсан. Одоо ядчил зүгээр би удахгүй TikTok нэ, Instagram дээр DM бичээрээ гэл тач урайлаад л нэлээд бас ингээд залуучуудаа ойрхон байхыг ирмэлцэж ах шиг байна тийм ээ. Тий. 36 хүүхэд шилдэг оны шилдэг хүүхдээр шалгарч бас 36 хүүхэдтэй баг 3 баг шилдэг баг хамт олноор шалгарсан. Бүжгийн хамтлагад жишээлбэл. Тэр хүүхдүүдийн авьяас чадвар Монгол хүүхдийн ген авьяас ямар агуу юм бэ гэдэг бол Монголын шинэ итгэл нэг л би агуу гэж хэлээд бас шүүмжлүүлээд байгаа юм. Хатглаан тэгээд тэгэхээр яг үнэн нэг ирэг дээр 3 сая хүнтэй 3.6 сая хүнтэй Монгол улсын
баг тэрбум 400 сая хүнтэй хятадын баг гэдэг чинь одоо хүний олноор тэгээ тэр тэндээ шилэгдэж байгаа хүмүүсийг хожно гэдэг бол бас агуу биш гэж юу? Тооноос чанарт тийм ээ. Саксны эх орон Америкийн багийг Монголын октийн баг 3-ыг өрчихнө 3 саксны дэлхийн аврал дээр хожиж яах гэдэг бол агуу биш гэж юу? Гэсэн утгаар л би хэлсэн. Монголын хүүхдүүд математикийн, физикийн, шатрын дэлхийн аврагууд болж байгаа нь бас агуу биш гэж юу? Нэг дор бүгдээрээ те. Монгол нодон Монголын бахархал бас агуу биш гэж юу? Яагаад бид өөрсдөө тэгж дандаа хараар бодож муугаар шүмжилж явах хэвээр. Гэтэл Монголын залуучуудын Монголын шинэ итгэл агуу байна. Энэ залуучуудад итгэлийн нөгөөд эрс шинжилт өөрчлөлт хийж чадвал одоо Монгол улс маань бас агуу хамжилтанд хүрч чадна гэдэг итгэл найдаа битэх хэвээр залуу үедээ. Яагаад гэвэл нээлттэй нийгэм бидний явж байгаа зам залуучуудын маань ямар хүчрэхийг авьяаслаг чадварлаг нээлттэй болгож байна. Нүдний өмнө ил тодор идэх хүмүүс залуучууд амжилтаа үзүүлж байна. Энэ бол бас Монгол хүний оюун ухаан чадварыг илэрхийлж байгаа тийм агуу зүйл гэж би бодож байгаа. Яагаад гэвэл одоо дэлхийн бүх өндөр түвшинд бэлтгэж байгаа тамирчдыг шатраараач Монголс одоо e-спортч төр технологийн дэвшлиг ашиглаад Монгол улс өсрөнгөө хөгжиж болох шинэ боломжийг нээж байгаа учраас. Яагаад гэвэл одоо бол орчин үе химэл оюун ухаан, эд зүйлийн интернет, аж үйлдвэрийн буюу технологийн дөрөвдүгээр хувьсгалын үе бол заавал хүний олноор биш. Нөөц баялагтай. Тэгээд ийм цөөн хүн амтаа ус ч гэсэн энэ дэвшлиг ашиглаж технологи ашиглаж чадвал экспонент буюу өсрөнгөө хөгжиж болно гэдэг одоо шинэ хөгжлийн загвар гарч байгаа. Тэгвэл энэ залуучуудад хэмжээд боломжийг олгоод эрс өөрчлөлт хийе. Ингэвэл Монгол улсаа энэ залуучуудын амжилтыг илүү агуу болгож чадна гэдэг санааг л залуучуудад хандаж би тэдэндээ бас итгэл найдаа урам зориг өгөхийн тулд хэлж байгаа. Тэгэхээр шинэ итгэл гэдэг урмаар нь урмаар дэдэг гэдэг шүү дээ тийм ээ. итгэл байхаа. Шинэ итгэл гэдэг үг өөрөө бас тэр чигээрээ залуучууд руу хандсан нэг агуулгыг бас илэрхийлж байгаа юм байна гэж ойлгож болохоор юм байна шүү дээ тийм ээ. Зөвхөн чинь эдийн засгийн нийгмийн агуулгаас гадна. Тийм. Залуучууд ойлгож байгаа. Залуучууд руу хандсан биш. Залуучуудыг өөрсдийг Монголын шинэ итгэл гэж хэлж байгаа. Тань руу тэгээд залуучууд холбоотой бас энэ олон утгатай. Залуучуудаа бидний шинэ итгэл байна. Монголын шинэ итгэлийг төрүүлж байна. Одоо бид энийг итгэлийг олно гэдэг чинь бодиттой байх хэрэгтэй. Тийм ээ. Хариу үйлдэлтэй байх хэрэгтэй. Эрс өөрчлөлт хийж энэ итгэлийг бодит зам мөр болгох хэрэгтэй. Энэ жилийн яах аргагүй одоо заашгүй асуух хэвээр асуулт бол таны ерхий сайдаар томилогдсон үүрэгт ажлаа хүлээж авсан үе гэж бидний хувьд харж байгаа. Монгол улс бас шинэ ерхий сайдтай, шинэ засгийн газартай болсон нь бол энэ оны хамгийн гол онцлог үйл явдал байлаа гэж харж байгаа. Би тэгэхээр танаас миний асуух байгаа асуулт ерхий сайдын албыг авах үе, яг өнөөдөр энэ тойлоо зэрэгцээ сууж авах үе хоёрын хоорондын мэдрэмжийн зөрүү юу байна вэ гэж асуухыг хүсэж байна. Яг гэвэл энэ эргцүүлэх, цэгнэх, дүгнэх боломжийг олгож байгаа учраас таны юу гэж одоо төсөөлж ирсэн, хүлээж ирсэн хүлээлт эдний хооронд одоо ингээд өнөөдрөөс харахад ямар зөрүү байна? Юу та зөв бодож ирсэн байна? Юу бас арай буруу бодож ирсэн, арай ч юм биш байх гэж харж ирсэн. Тэр зүйлсүүдээсээ бидэнтэй болцооч. Мэдрэмж гэдэг нь сэтгэл зүй бие махбодын хариу үйлдэл учраас өглөө болгон нарыг хараад хүн болгоны мэдрэмж өөр болж болно. Тэр мэдрэмж мэдээж өөр байгаа. Гэхдээ нэг талаасаа тэр үед намайг томилгох үед байдал хүнд байсан. Одоо ч хүнд байна. Ер нь эдийн засаг улам хүндэрнэ гэсэн төсөөлөл одоо ойлголт статистик тоо байна. Мэдрэмжхээсээ илүү бодит байдал нь илүү хүнд байхаар байсан. За мэдрэмжийн хувьд бол энэ шинэ итгэл маань өөрөө бас нэг мэдрэмж юм бол тийм энэ бидэнд нэг хоп буюу одоо нэг итгэл найдвар төрүүлж байгаа юм бол энэ шинэ итгэл яагаад гэвэл яг ерхий сайд болол 7 хоногийн дараа Монголын залуучууд Саксны дэлхийн аврагтаар очоод энэ за тэгэл дэлхийн аврагын шатар Монгол зэнтэргээл олон амжилтууд байна шүү дээ. Сэтгэл зүйн талаас нь монголчуудын хувьд бол бас нөгөө авдаг мэдрэмж ондоо байна тийм ээ. Монгол наадам амгшил бахархал Монгол сэтгэл зүйн мэдрэмж бол ондоо
ондоо бөгөөд энэ бол шинэ итгэл найдвар. Харин бодит байдал бол хүнд. Өнгөрсөн жил бол маш хүнд жил байсан. Одоо ч хүнд хэвээрээ байгаа. Даван туулаад шийдэд явахын төлөө ажиллаж байгаа учраас мэдрэмжхээс илүү нөгөө бодит жинхэнэ тийм аутентик бодит байдал гэдэг бол өөр байна. Бидний төсөөлж ирсэнээс өөр хүнд байна. Хүнд байна. Төсөөлж ирсэнс хүнд байсан. Тий. Яг энэ галтгооны ажил хийгээд ирэхэд хууль тогтоохоос өөр юм. Яг нарийн деталь ширхэг рүү ороод ирэхээр арайчтэй гэж бодогдохоор арай олон асуудлууд байна. Жишээ нь юу вэ? Жишээлбэл би одоо төрийн чин компаниуд ч гэдэг юм энэ төрийн албаны бүх шат давхаргаас ахуулаад нийгэмд бас арай ч юм болчихгүй байлгүй гэж бодож ирсэн юмнууд төсөөлөл. Даашаа сэтгүүл зүйн салбарчдын бүх салбарт ер нь бас нэг тийм моралын хуваагдал яс зүүн хэм хэмжээний одоо хязгаар гэдэг юм те. Энэ байдлууд бол бас нөгөө шинэ итгэлээс гадна эсрэг талд нь бас арайчтай гэдэг юм олон асуудлууд, сэтгэл зүйн асуудлууд гэж хэлээд байна. Дээр нь толгомцсон асуудлууд. Толгооны өвчин гэдэг шиг тий. Тэр арай л нэг өстэй толгоноос арай хэм гэдэг нь тэр мэдрэмжхээс илүү ойлголт нь одоо хамгийн том ялгаа нь. Тийм байна. Ерөнхий сайдын алба гэдэг өөрөө масар их эрх мэдэлтэй мөртлөө бас их шүүмжлэл дагуулдаг олонний нүдэн дээр ил байдаг албан тушаал юм шиг санагддаг. Таны ялангуяа одоо ажиллаа авснаас хойш гаргаж байгаа шийдвэрүүд яг энэ эдийн засгийн нөхцөл байдал, таны саяны хэлсэн бодит нөхцөл байдлуудтай холбоотой их хүн шийдвэрүүд гаргах шаардлага үүссэн ийм цаг үе юм байна гэж харж байгаа. Одоо төсөв танан, зардал бууруулна, цомогтгол хийн гэж таны дандаа л яг энэ талаас нь хараад байхаар нөгөө монголчууд ч бас нэг амны бэлэг энэ төр гэл янз бүрээр яриад бас тэ харж байгаа үнцэг бас арай өөр байж магадгүй. Би танаас сая ерөнхий сайдын албаа авснаас хойш гаргасан хамгийн хэцүү хүн шийдвэр ер нь юу байсан бэ гэж асуухыг хүсэж байна. Их л олон хүн шийдвэр гаргаж байгаа, өдөр болгон шийдвэр гаргаж байгаа. Гэхдээ яг ингээд онцлоод хэлэх зүйл юу байна? Ерөнхий сайдын гаргаж байгаа шийдвэр болон тийм амар байдаг. Нэг ялангуяа энэ хүн цаг үед. Жишээлбэл төсөв тань 2.2 их найдар тань гэдэг чинь тэр салбарын, яамны тодорхой бүлэг хүмүүсийн эрх ашгийг байнга одоо нэг талаараа хохироож байдаг юм шийдвэрүүд байдаг. Одоо жишээлбэл төрийн албаны анхар бүтцийг цамхтгоно гэж хэлэхэд амархан боловч тэр 9% гэж маш том цамхтгол байхгүй. Тэр болгоны цан хүмүүсийн амьдрал байгаа. За тэгээд одоо яамдын газар хэлцгийн дарганаар одоо альва юм өөрчлөлт болгон эсэргүүцэл орж идэг. Энэ байгалийн хууль альва өөрчлөлт болгон эсэргүүцэл орж идэг. Тийм учраас гарч байгаа шийдвэр болгон дээр авилгатай тэмцэгч бай, асуудал шийдэгч бай, одоо ажилтан албаагч цамхтах зардал төсөв хэмнэх хүнд үе дандаа одоо таньж байгаа хонж байгаа бүх шийдвэрүүд дандаа хүн шийдвэрүүд байсан байна. Дандаа ардаа бол эсэргүүцлүүдтэй. Мэдээж энэ эсэргүүцлүүд хоримтлагдаад дандаа одоо сөрөг цохилт болж ирж иддэг. Ер нь шийдвэр бол амаргүй байдаг. Нэгт. Хоёрт хүмүүс ерөнхий сайдыг асар их мэдлэлтэй гэж боддог. Монголд хамгийн их эрх мэдэл даалгавар шалтнууд одоо аймаг нийслэлийн дарганаар байдаг. Төсвөө өөрөө мэднэ, хүнээ өөрөө шийднэ, асуудлаа өөрөө шийднэ. Ерөнхий сайд бол улс төрийн шийдвэрүүд гарнахээс биш. Бүх асуудал засгийн газрын хуралдаанаар хамтын шийдвэрээр явж идэг. Мэдээж манлайлал чухал үүрэгтэй. Аливаа хүнд шийдвэр гаргахад дандаа ерөнхий сайд л өөрөө манлайлал нөхөс биш. Бусад шийдвэрүүд бол нэг ялангуяа томилгооны ч байд юм уу. Аль эсвэл одоо хөрөнгө мөнгө шийдэх юм асуудлууд ерөнхий сайдын дангаараа шийдэх асуудал гэж нэгч байдаг. Эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор бизнесийн орчны талаарх асуудал бас таны санааг нэлээд жилээж байгаа болов уу гэж бодож байна. Ялангуяа сүүлийн саруудад төсөв татрахтай холбоотой, тасалдж байгаатай холбоотой бизнесийн байгууллагууд, татварын маргаанууд, татварын одоо дан саажийн одоо үйл ажиллагааг зогсоох нөхцөл байдал үүсгэлээ гэл одоо олон асуудлууд бас одоо нийгэмд гарч байгааг та бас анзаарч байгаа бах.
Тэгэхдээ засгийн газраас бас эрх хэмжээлийг эдийн засгийн одоо нөхцөл байдлыг сайжруулах, бизнесийн орчныг ялангуяа сайжруулах тал дээр нэлээд анхаарна гэж хүлээлт бас одоо нийгэмд байна гэж харж байгаа. Эдийн засгийн гол ачааг үүрч байгаа бизнес эрхлэгчдийг дэмжих тэр тал дээр бас би тусгайлан танаас онцгойлон асуухыг хүсэж байгаа юм. Ер нь ямар ажлуудыг төлөвлөж байна. Тэгээ бизнес эрхлэгчид таны засгийн газар танаас ингээд яг анхаарал хандуулаад бас арга хэмжээ авч яах гэдэг юугаар мэдрэх юм бэ гэж би асуухыг хүсэж байгаа. Тэгэхээр олон шийдвэрүүд гарч байгаа, олон янзын одоо үе шатны ажлууд гарч байгаа ч гэсэн хамгийн түрүүнд юу мэдрэх ёстой юм бэ? Ер нь. За ер нь юу мэдрэх ёстой гэдгээс илүү юу мэдэрч болох байсан бэ гэдгийг би ярих гэж бодож байна. Яг таны түрүүний асуусан хүн шийдвэрүүд нь л. Жишээлбэл би ажил аваад маргааш нь төсвийн тодтол хийсэн. 2.2 их 80 төгрөгөөр төсөв тансан. Монголын түүхэнд анхудаа төсөв тансан хэмнэлтийн тодголыг хийсэн. Хэрвээ 2.2 их 80-аар төсөвд хэмнээгөө тодтоог байсан бол 2.2 их 80 гэдэг тэр хэмжээгээр одоо мөнгөний нийлүүлэлт нэмэгдээд төсвийн зардлын улмаас долларын ханш 4,000 давна гэсэн тооцоололтой байсан. Инфляц 15% хүрэх тооцоотой байсан. Энэ бол ард иргэд бизнес эрхлэгчдийн нуруунд дээр дарамт болж ирэх байсан. Ард иргэдийн карманаас нэргүй хулгайлдаг хулгайчвал инфляц байдаг, үнийн өсөлт байдаг. Бизнес эрхлэгчдийн хамгийн гол дарамт бол энэ валютын ханшийн болон үнийн өсөлт бас байдаг. Тэгэхээр ард иргэдийн нуруунд дээр энэ дарамт үзүүлэхгүйгээр түүний хэцүү шийдвэрүүдийг гарч тийм ээ. Нийт ард иргэдийн ачааг нь өвлөхүн тулд бас цөөхтөө тодорхой хэмжээгээр ирэх шиг хохироож байгаа тийм хатуу шийдвэрүүдийг гаргасны үр дүнд өнөөдөр 3600 аваад ирсэн валютын ханш 3545 болж буурлаа сэргээрээ. Инфляц буурлаа. Хязгааргүй цааш өсөж исэн инфляцийг сааруулад докторжуулж чадлаа. Үнийн өсөлтийг. Энэ хоёр бол макро эдийн засгийн нэг доктортой байдлын хамгийн чухал суурь нь учраас энэ иргэд анзаардаг боловч тэр учирч болох байсан мэдрэмж дарамтыг бол хатуу шийдвэр бий хийсэн. Энэ үндсэн дээр бид татварын реформ ихээр төлөвлөж оруулсан. Мэдээж бас яг урд өмнө хариуцлагдсан. Үнэхээр одоо өндөрлөлтэй байгаа багш хэмжээний цалин хөлсний асуудал дахиж илүү том хэмжээгээр болж ирээд бид үе шатаа шийдэх болсон ч нэг дор шийдсэн учраас төсвийн зардлыг хад 1.2 их 80-аар хэлээд энэ хэмжээгээр татварын реформ хийх гэжсэн биднээс нэг бэлтгэсэн байсан пакэж багц маань дахин ревайз дахин одоо тооцоолт хийж үзэх шаардлагатай болоод тэгээ сая өргөн барьж байна. Бид одоо 3.4 их 80 өнгөлөж гэсэн бол одоо 2 их 80-аар 2.6 их 80-аар татварын дарамтыг нийтдээ бууруулсан. 2.6 их 80 асар их юм шүү дээ. Бизнес эрхлэгчтэй уулзсан. Бас иргэдэд илүү боломж олгосон жишээлбэл мэгцүүртгийн албан татварын хууль байна тийм ээ. Мэгцүүртгийн албан татвараар иргэдийн төлөлтөд татвар буурна гэсэн үг. Яг бодтойгоор буцаа олголтоо нэмэгдүүлнэ гэсэн үг. Буцаа олголт нэмэгдэнэ. Нийт иргэдийн 80% нь бол одоо 50-100%-аар энэ худалдаа агуулганд төлж идэг тэр 10% нэмэгцүүртгийн албан татвар одоо буцааж авдаг болно гэсэн үг. 50%-ийг явандаа одоо 100%. Энэ бол нийт иргэдийн амьдралд наалтцтай бодтой шийдвэрүүд бизнес эрхлэгчдтэй болон одоо нийт татвар төлөгчдтэй илүү боломж олгож байгаа юм орчил татварын реформ байна. За энэтэй хамт баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийг барьж байгаа бид барьсан. Эдийн засгийн хэрэгжүүлээний тухай хууль. Төрийн хувийн түншлэлийн хууль. За энэ татварын багц хууль. За энэ төрийн эмчийн компаниуд олон нийтийн болох ард иргэдийн хяналтанд оруулах ийм зарчим схемүүд гарч байгаа. Яг бизнесийн байгууллагууд руу чиглэсэн та хамгийн гол онцлог одоо баримталж байгаа бодлого хэрэгжүүлэх ажил гэдгээ та яг онцолж хэлвэл юу гэж хэлэх вэ? За иргэд талаас бол нөөт бол мэдээж одоо буцаалт нэмэгдэж байгаа гэдэг утгаараа шууд нөлөө үзүүлээд явчих зүйл баг. Тэгэхээр татварын багц одоо шинээр өргөн барьж татварын багц зүйл төр шинэ бизнесийн байгууллагууд тэр баялаг бүтээгч нартай хандж байгаа таны хувьд хамгийн чухал за энэ л яг хамгийн гол нь энийг зүтгүүлээд дуусгах хэвээр энэ одоо хамгийн гол иргэн нөлөө үзүүлэх юм а гэсэн тэр зүйл нь юу вэ? Та яг нэг тодорхой зүйл хэлвэл. Гэхдээ ер нь яг татварын хуулийн бүх шинэ бий болгож байгаа боломжуудыг ярих юм бол одоо энэ 30 минутын ярьслага хангалтгүй. Зүгээр таймлоо тодорхой хэдэн зүйл хэлвэл нэгдүгээрт нь татвар төлөгчид дарамт төвчүүлээд байдаг тэр албадлагын механизм гэдэг.
одоо тэдний дотор төлөөлөл алдан тооцсон шүү, төлбөр тооцсон шүү гэснийг тийм соёл болоод байна шүү. Дансын чаан шүү гэдэг. Энийг философийн хувьд татврын алба маань бизнес эрхлэгчдэд зөвлөн тусалдаг, зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг, бизнесийг дэмждэг байгууллага болж тэднээсээ татвар болж. Тэр нэг албадлагаар одоо дансын чаан шүү. Тэдний дотор төлөхгүй бол алдан тооцсон шүү. Ингээл гинт пал хэдэл мэдээлээ гэл хүмүүсийг стресстүүлээд байдаг. Энэ соёлыг өөрчлөх нь нэг том өөрчлөлт байна. Хоёрдугаарт нь нэг 2.6 их найдар татврын ачаал буурна гэдэг нь голцоо жижиг дунд бизнес эрхлэгчтэй байна гэж байна. Жишээлбэл татврын 25% трэшолд буюу одоо хязгаар 6 тэрбум байсан бол 10 тэрбум болох жишээтэй тийм ээ. За тэгээд дээр нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн татврын хөнгөлөлт яг одоо 1% татвар төлж байгаа тэр ерөнхийдөө ингээд маш олон боломжуудыг шинээр бий болгосон ийм татврын реформ хийгдэнэ. Бизнесийн эрх чөлөөг дэмжсэн багц хуулиуд бас зэрэгцээ явна. Жишээлбэл зөвшөөрлийн тохиол гэх юм. Одоо нэг дэлгүүр 8 барааны дэлгүүр нээх гээл нэг жижиг дунд бизнес хийх гээл авдаг тэр зөвшөөрлүүдийн хүн суртал механизмыг бүрэн одоо үндсэндээ арилгасан зөвшөөрлийн өөрчлөлт гаргаж байна. Ард иргэдэд илүү боломж олгохыг зорж байна. Харин хүн болгон үндснээр эргцүүлээ. Би юу хийж чадах юм бэ? Бид дандаа нэгдэг биш. Хийдэг байхын тулд бид боломжийг нь олгож байна. Хүн болгон боломжоо ашигладаг бол. Тэгэхгүй бол халамжаар ч юм уу, төрөөр ч юм уу тэтгүүлдэг цаг биш болчлоо. Хүн болгонд өөрөөсөө хийж чаддаг зүйлийг хийж чадчих. Айл өрх улс орны амьдрал сайжирна. 100% санал нэг байна. Үзэл баримтлалын хувьд ч тэр хийгдэж байгаа бодит төслүүд ажлуудын хувьд ч тэр танаас засгийн газрын хувьд ингээд бүрт ажил авснаас хойш маш идэвхтэй ажиллаж байна. Гэхдээ нөгөө талаас байсыгээл одоо огцруулна, таныг одоо огцруулна гэж олон санал санчлагаар зарим уралдлагууд ч гараад байгаа харагдаад байна л та. Тэгээд энэ одоо тогтолцооны маань онцлог, энэ шинэ одоо парламент бүрдсэн энэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн маань онцлог ч гэсэн өөрөө бас ийм зүйл рүү бас түлхээд ах шиг байна. Танд одоо тэгээд иймэрхүү юмнууд гараад ахаар ядраата санагдаж байна уу? Одоо энэ ч одоо айгу ажил хийхгүй одоо надад бол одоо ингэ байж хахад айгу төвхтөл байгаа юм л та одоо харж байгаа, сурвалжилж байгаа, мэдээлж байгаа хүмүүс хүртэл ингээд яваад байгаа. Тэгэхээр би ерөнхий сайд хүний хувьд одоо таны энэ талд ирэх байр суурь ажил хийлгэхэд хэцүү л нөгөө яг том юм руу бариад аваад орох гэхээр ингээд хүмүүсийн саналын тоо бодоод явчих тийм л өслөт үсээд ах шиг харагдаад байна. Тэгээ амар заяа үзүүлэхгүй байна штэ гэж нэг үгээр хэлвэл томьёолж болно. Гэхдээ бид бодит байдлыг ус ойлгож байгаа. Бид мэдээж дандаа өөрчлөлт шинжилт болгон дандаа эсэргүүцэлтэй тулгарч байна. Нэг талаар яг тэрэндээ тасаж идээчсэн улсууд шинэ юм их одоо автоматар хүлээж авдаг шууд эсэргүүцэж байна. Энэ шинэ засгийн газар байгуулагдсан эхний өдрөөс л тулгамдсан бидний сорилт бэрхшээл, засалт, өөрчлөлт, халаа, сэлгээ бүх асуудал дээр дандаа одоо эсрүүцэл болж байгаа. Тэгээ дээр нь одоо манай чөлөөт гэвэл мэдээлэл нээлттэй сошиал нийгмийн сүлжээ орчин нэг өнцгөөс харахад үний юм шигээр ингээл мэдээллийн давлгаа. Энэ өхөн бол бас орчин үеийн нийт төр засгийн газруудын арчлалын бэрхшээлт болсон. Монголд бол бидний хийж байгаа өөрчлөлт шинжилт болгон дандаа эсэргүүцэлтэд тулгарч байгаа. Бодит байдлыг бид ойлгож байгаа. Ийм ч учраас энэ ачааг хүндээ цухтаагүй. Тийм учраас энэ нь хүндрэл бэрхшээлхээс илүү бидний бас улам хатуужуулж өгшүүлж байна. Хамгийн гол асуудал нь бидний хийж байгаа реформууд удаашрж байгаа, гацж байгаа таны хэлдгээр одоо ийшээ одоо бодит эдийн засагтаа зарцуулах цаг хугацааг маань улс төрийн сорилт бэрхшээл нэг талаараа тэмцэлээрээ уйчж байгаа, арамжиж байгаа нь тодорхой хугацаанд ч гэсэн бидний цаг алдаж болохгүй өөрчлөлт шинжилтүүдийн хамгийн том дайсан бэрхшээл болж байна. Бараг нөгөө new normal гэдэг шиг шинэ игэл болчиход байна гэд
хэлэхэд бас буруудахгүй байна тийм ээ. Тэгээ одоо нэр үндснээр эргэцүүлж байгаад энийг л бид өөрчилмөр юм байна. Хийж байгаа өөрчлөлтүүдийг аливаа асуудлуудыг үндснээр одоо нэг Монгол нэг зүг тандаад бид нэг л Монгол дэлхийн том гүрнүүдийн дунд байгаа арчилсан улсын хувьд хэдийгээр үзэл бодлын зүрх тавьж болох боловч том өргөшгийн гадлуу нэг дээр угшаа хараад явдаг энэ соёлыг үндснээр эргэцүүлж байгаад 15 онтоо цэг хатгаж үлдээгээд шинэ эхлэл, шинэ итгэл, шинэ найдварыг эх ондоо бий болгох нь чухал байна. Яг л өнгөрсөн хүн жил байлаа. Зөвхөн Монгол улсын хувьд ч биш. Дэлхийн нийтээр олон сая хүмүүс өгч байна. Дайн байлдаан, зөрчил, геополитик, ойрох дорнд, зүүн Европ, Украин. Дэлхийн газар болгонд одоо зөрчилтөнд хамжирч байна. Энээс болоод дэлхийн худалдаа эдийн засаг саарсан худалдааны давиргдсан хүнд жил байлаа. Маш хүнд жил. Эргэжилч гэсэн хүнд жил байна. Гэхдээ бид энийг үндснээр эргцүүлээд зүү хараад нэгдэж чадвал бид илүү олон зүйлийг засаад хямралыг боломж болгож хувиргаад өсөж дэмжих илүү сайн болох тийм итгэл найдвар байна. Маш олон боломж байна. Хэдийгээр юм хүнд цаг үе, хүнд хэцүү цаг үе боловч бид гаднаа хүйтэн байхад дотороо дулаан байж зүг хараад эргцүүлээд угшаалгах чадвал эргжил их сэргэлтийн жил байх. Тийм итгэл найдвар. Энийг л би шинэ итгэл нэрлэж байгаа. Ийм учраас өнгөрсөн засгийн газар уралдаанаар бид бас эдийн засгийг сэргэх 300 хоногийн төлөө хэлсэн. Одоо баталж байна. Одоо худалдаа ажилтны танхимаар өнөө маргааштай хэлцүүлгүүд явж явах хэвээр. Бизнесийнхэнтэй бас ярилцж байна. Дан төрөөс биш. Бизнес хувийн хвшил төр иргэн хамтын ажиллагаагаар эдийн засгаа яаж сэргээх вэ? Ямар асуудлуудыг шийдэх вэ гэдэг. 300 хоногийн ажлын төлөвлөгөө. Энийг суурь ихний 30 хоногт тавигдах хэвээр. Одоо 10 сард гэсэн үг л дээ, 30 хоногийн ажлын өдөрт тасаад 300 хоногийн зохис төлөвлөгөө гаргаад эх жилийн эцэгэд эдийн засгийн өсөлтөө нэмэгдүүлэх томцлууд өргөжүүлэх хамгийн гол нь хүний амьдрал наалттай бодтой ийм өөрчлөлтүүдийг хийх зорж байна. Өнгөрсөн жилүүд эдийн засгийн том болоод гоё болоод байгаа юм шиг байсан мөртлөө асар их одоо валютын орлого орж ирэл одоо нүүрсний үнэ чинь 2 дахин өндөр байлаа шүү дээ. 3 дахин өндөр болоод байгаа юм. Бүр 5 дахин өндөр байсан өнгөрсөн жилүүдийн зарим саруудад. Өнгөрсөн 3-4 жил 4-5 жил. Маш сайхан байна шүү дээ. 2 жилийн өмнө 350 доллар. Одоо 65 доллар. Шал өөрсөн. Шал өөрсөн. Үндснээр эргцүүлээд цэг хатгаад үлдээгээд нэг дор нэгдъя гэд хэлэхэд би итгэлцэл гэдэг зүйлийн үндс нь улам бүр тодорч харагдах юм байна гэж бодож суулаа. Би яг энэтэй холбоотой хоёр асуултыг танаас асуухыг хүсэж байна. Нэг нь гадаад хүчин зүйл, нөгөөх нь дотоод хүчин зүйлтэй холбоотой. Та өөрөө бас сая олон улсын геополитикийн хүсэл байдлуудын талаар дуртаад өнгөрлөө. Та өөрөө ч бас энэ талаар судалгаа нийтлэл олон одоо хүмүүлүүд гаргадаг хүн. Дэлхийд даяар арчлалын үзүүлэлтүүд уруудаж ер нь дахиж нэг энэ нийгмийн харилцаа, шин нормын талаар ярилцах юм цаг үе бас ирж гин гэж одоо хасайгүй л бас бичиж ах шиг байна, харагдаж байна. Бидний үнэт зүйл, үнц нь итгэлцлийн тухай ойлголт үүнтэй уялдаж бас яаж өөрчлөлт гэсэн. Манай улсын хувьд одоо яг ялангуяа юм нөхцөл байдал, геополитикийн нөхцөлийн маш онцгой нөхцөл байдал байдаг улсын хувьд ер нь яг энэ нийгмийн үнэт зүйл гэдэг зүйл дээрээ бас дахиж харах ёстой цаг үе байгаа болов уу гэж бодож байгаа. Үүн дээр бас таны яг судалгаа хийдэг, бас энэ талаар их ярьдаг хүний хувьд одоо Монголын ардчлалын өнөөгийн нөхцөл байдлыг та юу гэж харж байна? Бидний бас олж авсан ололтуудаас гадна буруу андуурч, эндүрч, дутуу хийж исэн зүйлсүүд бас байгаа юм шүү. Тэр юм бол юу юм бэ гэдэг асуултыг асуухыг хүсэж байна. Энэ бол ихний гадаад хүчин зүйлээс асууж байгаа асуулт. Маш чухал асуудал байна. Таны яг үнэн л нэг андуурч, эндүрч явсан зүйлүүдээ бид эргцүүлж хараад засаад урьдчилах нь шинэ оны босгон дээр бидний одоо мэдрэх, анхаарах, бас шийдэх асуудал.
Би 2015 онд зэгцэр хөдөлгөөн гэдэг ном бичиж байна. За тэр үед арчлалын ухралт гэдэг сэдвэр тэр арчлалын хямрал гэж арай хэлэх болоогүй. 2015 онд шүү дээ. 10 жилийн өмнө. Тэгээ 10 жилийн өмнө, яг 10 жилийн өмнө юм байна. Монгол Улсын их сургууль дээр доктор Ганбаттай мэтгэлцээ хийж ирсэн. Арчил ухраад байна. Энийг яаж засах вэ? Арчлалын ретрит буюу одоо ухралт арчлалын бас нэг талаар хямралж байна л гэсэн үг л дээ. Арчил маань ажиллахгүй байна. Гажууд зарчил болоод байна. Арчил гажуудаад байна. Энэ авилах ялах зөрчил тэмцэл баян хосны ялгаа, орлогын ялгаа энэ бүх юмнууд чинь арчлалын гажуудлын явдад илрэл болоод байна гэж. Тийм учраас үндсэн хууль энэ бүх асуудал дээр засвар том хийж үндэсний эрх зүйлийг өөрчлөх хийх ёстой мэн гэсэн агуулгатай мэтгэлцээ хийжсэн байна. Тэр үед биччихээс номоор эргээд миний харсан чинь 14 онд бичсэн миний ном дээр ер нь орчин үеийн геополитикийн зөрчил гарцааг боллоо. Ер нь Зөв Европын Орос Украины нөхцөл байдал бол энэ дайнд хүрэх болцсохгүй байна. Дэлхийн олон туйлтай болох нь байна. Тэнцвэртэй төгсгсөн бодлого хэрэгтэй байна. Гэсэн ерөнхий агуулгатай тийм нийтлэл бичиж байсан бөгөөд бас номдоо бас тэр талаар бичсэн байл. Энэ орчин үеийн нөхцөл байдлыг одоо өөрчилж бичсэн геополитикийн шүүмж нийтлүүдээр үндэслээд би тийм үзэл бодол бичсэн. Арчлалын болон геополитикийн нөгөө нөхцөл байдлын талаар одоо бид юунд тулгуураад байгаа юм бэ? Энэ арчлалыг улам төгөлдршүүлэхийн тулд өнөөдрийн миний ажил зориг шулуутсан гол сэтэл бол үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийгээл би цайхан болчих юм байна гэж хөнгөмсгөр итгэж найдаж засвар хийгээд хууль тогтоох байгууллагаас эхлээд ингэ өөрчлөгдчих юм бол бид бас зорилготой өөрчлөх юм шиг байна гэж бодсон чинь хууль баталгаасаа илүү дутуугүйгээр хууль хэрэгжүүлэх ажил гэж чухал юм байна. Гүйцэтгэх шатанд энийг гажуудуулаад байвал ямар ч сайн үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгээд энэ нөгөө арчлал маань үндсэн хууль маань ахаал гажуудаал ахаал буруу зүгрээ бол хайл гаж өөр хэлбэрээр гажуудаад эхэлж. Тийм бүр өөр хэлбэрээр гажуудаад энэ бол бүр улс орны аюулгүй байдлын асуудал болох юм байна. Тэгээ бид юу хийчих вэ гэж бодох төрөх юм байна. Үндсэн нэмэлт өөрчлөлтийн маань буруу тийш явуулчих юм бол. Тийм учраас энийг үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт үндсэн хуулийн философи үзэл санаа агуулгын дагуу зөв голдорд нь оруулах хэвэл бидний энэ хамгийн гол легаси өв соёл болох ёстой. Тэгж итгэж тэр ном хэвлэл судалгааны ажил чиглэгдсэн. Тэгэхгүй бол улс орны эдийн засгийн аюулгүй байдал. Тусгаар тогтнол. Одоо энэ хүн ардын одоо сайн сайхан хэмдэлж гисэн гажууд. Тийм учраас олон нийтийн төсвийн тулд Монгол улсын эрх шигийг төлөх хийх сайлбар өөрчлөлт бол хэрэгжүүлэх гүйцэтгэх ажил шатанда одоо хүнээс бас хамаарч штэ. Зөв голдрлуугаар оруулж байгаа нь бидний хамгийн гол ирмэлзэл байна. Тэнд энэ хүн сорилт бэрхшээлүүд өөрчлөлт шинжилт хийх гэдэг шалтгаан байна. Дотоод талаас нийгэм олон нийтийн яг энэ итгэлцэл үүсгэхийн тулд магадгүй таны бас одоо анханасаа барьж ярьж эхэлсэн энэ авилгал төрийн хүн суртлын асуудлыг шийдвэрлэх нь одоо хамгийн чухал нөлөөтэй байж болох юм гэж зөв миний хувьд бодож байна. Та ард иргэдийн итгэлийг сэргээхэд Монгол ялангуяа ард түмний ард олны Монгол төрд итгэх итгэлийг сэргээхийн тулд яг аль цэгээс яаж эхлэх ёстой гэж харж байгаа вэ? Миний дотоод талаас асууж байгаа асуулт нь. Ямар нэгэн цэгийг олж тодорхойлоод эндээс Б цэг рүү явах тухай асуудал биш л дээ. Гэхдээ ерөнхий итгэл үнэмшлэн шатыг дээрээс нь эхэлж үрдэх ёстой гэдэг. Нэг философи байна, санаа байна, тийм ээ. Одоо ингээ бүх шатнд байгаад байгаа гажуудлууд дээшээ заадаг болсон. Тийм учраас шатыг дээрээс нь эхэлж үрдэх ёстой. Түүний тулд энэ нүүрсний хулгай, баялагын хулгайг дээрээс нь эхэлцэх ёстой. Одоо харин энийг яаж бүх шатнд энийгээ тэг бүр нийгмийн соёл болгож төлөвшүүлэх вэ? Моралын хувьд, ёс зүйн хувьд тийм ээ. Нийгмийн үзэл санааны хувьд түрүүний таны асуусан асуулт нь би бас дутуу орхиц нэг санаа бол бид нэг Монгол нэгдмэл үнд зүйл гэснийг одоо үнд зүйл соёлын өөрчлөлт хийж байгаа. Бид 90-ад онд хуучин социализмтай хамт
ёс зүйн стандарт хэм хэмжээ гэдэг юмыг орхисон мораль ёс зүйн хэмжээ. Тэр үедээ бас одоо социалистийн ч юм уу нэг нийгмийн нэг тодорхой хэмжээний стандарт норм байлаа. Тэр болчмол шинэ соёл ёс зүйн соёл стандарт хэмжээ тооцохгүй бүх оёдлороо задарсан нийгмийг зүүгээд үргэлжлүүлээд явахдаа тэр хэсэг байхгүй. Анархизмэд арчлалыг төсөөлөд юу дуртайгаа хийж болдог хэм хэмжээг зүгэж ойлгож. Тэгэл бусдын хэрэгчлөөгөө заалгах хэрэгтэй. Хүний хэрэг тийм ээ хэрэгчлөө. Тэрний тохирсон тэр нийгмийн ёс зүйн хэм хэмжээ байх хэрэгтэй. Энэ нөгөө уламжлал customary law гэдэг нэг зан заншлын хууль гэж байгаа. Америк, Орос, Герман дэлхийн том эрдэмтэд, хууль руу эрдэмтэд Монголын зан заншлын хууль Азида 2 дугаарт орох тийм зан заншлын өв соёл уламжлалтай усаа гэж үзсэн байна. Одоо манай ам хуулиуд ба шүү дээ. Ясаа хоёрын аль нь хүчтэй вэ гэдэг Хорезмын гадаа Чингис хааны цэцлийн зөвлөл маргалдаж мэтгэлдэж ирсэн түүхэн барин тод байдаг. Тэрний үхээр ясаа нь бол одоо засаг энэ гэдэг чинь ясаа гэдэг гаралтай шүү дээ тийм ээ. Их засаг энэ чинь их ясаа их засаг болж их ясаа тэр бичмэл хууль. Ясаа гэдэг нь ясаа нь бичмэл хууль. Ясаа нь бол ам хууль, зан заншлын хууль. Жишээлбэл одоо ахандыгаа хөндлөн усны их рүү сүйд усаажлахгүй. Тэгэл хүмүүс багасаа тэрний хуулимтай ойлгоод хэрэгжүүлдэг шүү дээ тий. Бичмэл хуулиас л тэр хоёрын аль нь илүү чухал вэ гэж мэдэлж явж байна. Тэр зан заншлын хуулийн дээр бичмэл хууль үндэслэх хэрэгтэй гэсэн тийм хууль зүйн ерхий нэг бас суур ойлголт. Гаднаас баах юм хуулаад тавцаар тавиад байдаг. Нөгөө суур зан заншлын хуулийн дээр суурин дээр нийцгүй махцаа төгсрөх гэрн болдгоо. Тийм учраас энэ уламжлал ёс заншил дээр тулгуурласан Монгол хүний үнд зүйл нийгмийн нэгдмэл үнд зүйлийг багаас нь төлөвшүүлдэг ийм хэм хэмжээ стандартыг дэлхийн улсууд тогтоож байна. Ялангуяа Азийн улсууд бол нэг бүр одоо анхан дунд шатаас нь хүмүүжүүлж дээр хүүхэд байхаас нь тэр Япон хүн тэр Солонгос хүн тэр Хятад хүн гэдэг өөрийн identity буюу ондоошил бус үндэс үндэснээс ялгарх ондоошил бас үндэс үндэсн дотор нэгдэх ижилсэл бол одоо багасаас болгож идэг. Соёл болгож идэг. Ингэж тухайн улс үндэстэн өөрийн онцлогтой хүчтэй сүрэн төсөрлөх чадвартай байж байгаа. Юм учраас энэ чиглэлийг бас эх оронч Монгол хүн үндэсний бахархах үзэл бүх соёл уламжлалыг нийцүүлж байгаа юм. Юм учраас өөрийн identityтэй өөрийн ондоошил ижилсэлтэй дэлхийн Монгол хүнийг төлөвшүүлэх асуудал бол альва нийгмийн одоо философи үзэл санаа байдаг. Эндээс Монгол мөрөөдөл Монгол хүн болгоны хүсэл тэмүүлэл бас тодорч гарч ирэх хэрэгтэй. Хий хоосон мөрөөдөж ярвас улс бүхэн бодтой ажил хэрэг болгоод энийга бүтээвэс улс цэцгэлж өгч байна. Монгол мөрөөдөл, Монгол хүсэл тэмүүлэл авилгалын өмнөлс хөрчөөд байна л гэж л олон талаас бас хараад ах шиг. Аливаа хийх тэмцэлд юу нь ялна гэдгийг та юугаар хэмжинэ гэж харж байна. Хөдөн одоо та дээрээс нь эхлэнэ гэж хэллээ шүү дээ. Асуудал байна гэдгийг бид нар бүгдээрээ ингээд өстой нөгөө ясаан өнөө ёсон өнөө гэдэг шиг мэдсээр байгаа мөртлөө яаж хийдэх вэ гэдэг ингээд олон хүмүүс олон хүн ярьж байгаа мөртлөө хамгийн идэвхтэй ярьдаг асуудал мөртлөө тэгээд шийдвэрлэж чадахгүй байгаад ах шиг л харагдаад байна л та. Тэгэхээр таны хувьд авилгаа хийх тэмцэлд ялна гэдэг юугаар хэмжигдэх вэ? Тэр нь ялгахгүй тухай асуудал биш юм. Энэ Монгол улсын тусгаар технологийн аюулгүй байдлын хөгжилч эзэглэлтийн асуудал. Тийм учраас энэ бол хөдөлгөөн баг. Дөрөвний хэлсэн шиг тэр Азиас бэцэгч дуусчдаг тийм зүйл биш. Энэ бол тасралтгүй хөдөлгөөн. Аюулгүй нийгмийг бий болгох ёстой. Үүний тулд энэ бүх шатны ухамсар соёл иргэншил өгдөг авдгаас ахуулаад энэ тогтсон гажууд соёл болоод тогтож байгаа юм хэмжээг л устгаж байхгүй болох юм. Тэгээ дээрээс эхлэх ёстой. Үлгэрэл дуурал байх ёстой. Энэ зөв зам руу явж байгаа. Энийг би зэгцэр хөдөлгөөн гэж байгаа. Өөрөлдвөл ингэчингүүд алга болчдөг зүйл биш байх нь шүү дээ, тийм ээ. Эсвэл одоо нэг гараа зарлчингууд байхгүй болчдөг зүйл биш байна. Хүмүүсийн шуналт сэтгэл дотор байгаад байгаа энэ
буруу хандлага төлөвчлийг бүх шатанд одоо делет хийж байгаа юм шиг байхгүй болгохын тулд компьютерийг нөгөө рестарт хийгээд вирусээс нь цэвэрлээд ингээд цэв цэвэрхэн компьютер болтол дахиад вирус ороод ирвэл яах вэ гэдэг шиг энэ дээр одоо хамгаалттай сайн институцийн өөрчлөлт хийдэг гэсэн. Хяналтын систем болох хэрэгтэй. Яам дээр ч гэсэн ганц сайд ноёлоод явбал тэр хамаарлаг болчих. Тийм учраас дизайд байдаг нэг талаас хяналтын механизм. Яагаад заавал дэлхийн бүх улсууд орлогчтой байдаг гэдэг чинь хяналттай байна гэсэн үг. Хүн сүүдэртэй байдагтай адил төрд заавал хяналтын цэл байх хэрэгтэй. Энийг Махатма Ганди хэлсэн байдаг. Энэ арчлалын үндсэн философи. Хүн болгон бурхан биш учраас одоо гэгэрцэн биш учраас бурхан ч одоо англи гэж юм л дээ. Биш учраас заавал хяналт хэрэгтэй. Ингэж бие бинийгээ хянсан хяналтын хатууд оролцоо авч идэл хүн тэгж болдгоо юм байна, ингэж болдгоо юм байна. Дураараа хавлаж болохгүй юм байна гэдэг соёлдогт. Энэ өөрчлөлт шинжилтүүд арчил өөрөөгөө нөгөө амьд организм учраас ингээ угаагаа цэвэрлээ явж идэг, эволюц хийж идэг. Өнгөрсөн жилийн гол чиг хандлага бол бас энэ өөрөөгөө цэвэршүүлэх процесс намдч улс төрч төрдөж явж байгаа. Энэ ч гэсэн бас тасралтгүй үргэлжлэх процесс л. Энэ ард түмний хүсэл эрмэлзэл ямар вэ? Тэрний дагаад тасралтгүй үргэлжлэж байгаа процесс өөр арчлал. Ард түмний 70 тонцордын нэг болохгүй байна. Нэг цааны юм болоод байна гэсэн юм чиглэлт заргаад сонгуулаар эсэргүүцлэр илэрдэг. Орчин үеийн сошиал бүх судалгаанаас үзэхэд сошиалын хандлага бол ард түмний хүсэл эрмэлзэл бас биш байна. Яг л энэ тороолууд, зохион байгуулалтаа бүлэглэлүүд, гадна дотны нөлөөллийн багууд ажиллаж байгаа учраас одоо манай сошиал аккаунтер байгаа жинхэнэ сэтгэл комментиг яг ард түмний хүсэл эрмэлзэл гэж үзэхэд хэцүү. Зарим тохиолдолд бүр эсрэгээр байгаа. Энийг бол дэлхийд дээр cognitive warfare буюу одоо таны мэдхүү сэтгэл зүйн дан гэж нэрлэдэг болсон. Дан олон хэлбэртэй болсон. Зөвхөн нөгөө усан замын агаарын явган зэрэг гэж нэрлэдэг биш. Одоо бол мэдээллийн дан, кибер дан, эдийн засгийн дан. Одоо сүүлийн үед cognitive warfare одоо таны мэдхүү сэтгэл зүйн нөлөөлийн дан. Ард иргэдийн төр зэгтээ хагалдуулах. Хооронд нь үндэсний хоорондын зөрчил бий болох замаар эв нэгдлийг нь босгонуулаад төр зэгтээ тэтгэлийг нь байхгүй болгоод ингээ итгэлцэл байхгүй бол тухайн улс үндэстэн мөх зам руу гардаг гэсэн. Хаан тэнхтний соёл иргэншлийн мөргөлдөөн гэдэг хэсэгтээ ийм дайны шинэ хэлбэр явж байна. Зэрэг оруулах шаардлагагүй. Дотор нь хагалдуулаа гэж үнэл бодлоо. Энэ бол одоо химэл оюухнаар удирдсан сошиал медиа буюу нийгмийн сүлжээ бол 21-р зууны хамгийн том эрсдэлч нэгдүгээр сая Давосын форумс тодорхойлсон. Тэр Орос Украин дайнд чинь 3-4 толгой бүр хойш байгаа шүү дээ. Цөмийн юм зэвсэг энэ чинь бол одоо нэгдүгээрт нь химэл оюухнаар удирдсан сошиал медиа. Тий. Одоо харалт одоо хэнийг ч юу ч хэлгэж яриулж болж байна. Химэл оюухнаар Одоо яг ийм одоо сошиал дээрх зүйлсүүд үнэн худлаа нь маш төвөгтэй AI химэл оюуны нөлөө ингэж ирсэн нэмэгдэж байгаа үед та яаж өөрийгөө олон нийтийн мэдээллийн урсгалтай холбож байна? Одоо өөрийгөө вакуумжуулахгүй, хайрцаглагчихгүй хэн шиг эсвэл яг тэр зүйлсэд нь автаад хуурамч мэдээлэл, үнэн мэдээлэлт нь гэж явахгүйгээр ер нь таны олон нийтэд харьцах мэдээлэл авах тэр сувг нь ер нь юу вэ? Тантай хүмүүс ер нь яаж холбогдох ёстой юм бэ? Ер нь төрийн албан хаагчдын одоо ялангуяа улс төрчдийн айгүй том асуудал олон нийтийн санаа бодлыг зөвөр мэдрэх, унших байдаг байх гэж нэт боддог. Ерхий сайдын хувьд энэ дээр ер нь яаж юм одоо ялангуяа та өөрөө AI-ийн асуудлыг их хөндөж ярьж байгаа хүний хувьд бас үүн дээр өөрийн нэг арга барилын хүн байгаа болов уу гэж бодож байна л да. Тий одоо яг үнэн жинхэнэ бод бодлосоо байх явдал. Тийм учраас бид парламент дээр нээлттэй мэтгэлцээнд орж байгаа юм. Ярьж байгаа нь зэрэг хүчний гэсэн асуултыг нээлттэй сонсож байгаа нь ямар нэгэн хаалт барьергүйгээр ард түмний төлөөлөлт дээр орж ярьж байгаа нь энэ өөрөө нээлттэй байгаагийн хамгийн тод хэлбэр. Тэнд ямар ч асуулт асууж болж байна. Зөвхөн урьдчилсан хөс асуултаач асуудаг юм билээс.
За энэ тухайн үед санаанд гинт асуулт ирээд байна. Бүх асуултууд бол гинти болсон шүү дээ. Урьдчилаад ерөнхий нэг сэдв тавьчихна. Тэгэл тэр дотор бол тэгээ би 1 сарын эхний хагасд ард иргэдтэйгээ бас одоо энэ өнгөрсөн оноод өгнээд ирэх оныхоо энэ сэргэлтийн 300 хоногийн төлөвлөгөө ард иргэдтэйгээ сонсох бас хэрэгжүүлж байгаа бодлого тайлбарлах юм нээлттэй ярилцлага төлөвлөж байгаа. Энд бүх аймагс бас саналыг авна. Асуултыг авна. 7 оны хугацаанд юуг анхаарах хэрэгтэй вэ? Яаж ийм гэдэг асуудлаар. Тэгжиж бас таны өөрийн хяналт тэнцвэр тогтоох байх гэж бодож байна. Одоо нийт улс орон дээр болж байгаа үйл явдлын талаар салбар бүрийн талаар мэдээллийг асуултыг аваад 7 оны хугацаанд асуултыг аваад тэгээд одоо давцлаар англиад ингээд тэр бүх асуудал проблемыг тодорхойлох. Энэс нь нэгдсэндээ бас их том ард түмнээс сонсож байгаа судалгаа болно гэсэн үг. Тийм байна. Та өөрөө бас төрд томоохон албан тушаалуудыг хашиж исэн. Хөдөө аж ахуйн салбар, гадаад харилцааны салбар, за тэгээд улсын хурлыг удирдаад тэр болгон дээр өөр ингэсэн үлдээсэн өвүүд энэ миний хийсэн ажиллаа гэдээ онцлог зүйлсүүд байгаа бас юм ус төрч. Сая таны ярианаас ерөнхий сайдын хувьд хийхээр зорж байгаа ажлууд анхаарч ажиллаж байгаа зүйлсүүдийг бүр үнэт зүйл зарчим сэтгэлгээний хувьд бид нар сонслоо. Би танаас тэгтээ өөрийн чинь амнаас таны ерөнхий сайдын хуваарих легаси үлдээх өв ер нь юу байна гэж та зорж ажиллаж байгаа вэ? Ямар байгаасаа гэж хүсэж байгаа вэ гэдэг асуултаар энэ ярилцлагыг дуусгах нь зөв юм болов уу гэж бодож байна. Одоо туулсан амьдрал гэдэг юм уу хийжсэн ажлууд би дандаа нэг шинийг эрэлхийлж өөрчилж шинжилт хийжсэн юм байна гэж боддог. Одоо зах зээлийн коллежид ажиллаж явах үед холдоо үлдэн дээд сургууль болж өөрчлөгдөж шинжилгэж байж хөдөө аж ахуйн дэцэдээр ажиллаж байх үед энэ хөдөө аж ахуйн реформ тэр үед газар тариалал эргүүгээ таацсан байсан. Хатын яагийн энэ бид нар хагасан ажиллаж үндсэндээ хөдөө аж ахуй газар тариаллыг Монголд хөгжүүлэх ёстой гэсэн реформ хийж хөдөө аж ахуйн банкнд одоо бид ажиллаж явах үед хаан банк болгож өөрчлөлт шинжилт рестракчеринг хийх дампур зам байсан банкыг сэргээн босгоод одоо Монголын хамгийн том нэг банк болох бас суур реформ рестракчеринг план гэдгийг боловсруулж бүцийн өөрчлөлтөөр нь боловсруулж хэрэгжүүлж байж за улсын хурал дээр бид үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг улсын хурлын дараагаар ажиллаж явах хугацаанд хийж хэрэгжүүлж одоо төлөөлөл сайтай хамгийн гол нь одоо парламентын хэн шалгалтын төр хороо байгуулж нээлттэй сонсгол хийдэг ажлыг би санаач хэлүүлсэн. Энэ бол парламентын олон легаси үндсэн хуулийн өөрчлөлтөд орсон өнөөдөр бод мэдрэгдэж байгаа нь энэ. Хэвлэх газрын дараа багт энэ ийм ангол ихлүүлж ирсэн стандарт туршлагыг судлаад энэ хоёулаа асуудлыг энэ шинжлэх ёстой гэдэг юм ярьж ирсэн. Ингээд олон зүйлүүдийг ярьж болж байна. Тэгвэл легасинууд бүгд бас тэгж зорсонд ордог юм бэл. 2009 онд миний хэлж ирсэн үг байна. 34 оюутлогоо дээр бол 34% үнэл бүрг эзэмших ёстой. Тэгвэл өндөр хөдөө эзэмшээд ямар ч өрөшиггүй ингэсэнд бол бүх татвараа авбал одоо тэр үед гинти ашигын татвар авч ирсэн. Энтэр ингээд тооцооход үнийн хэлбэрээс шалтгаалаад 80% татвар авч ийн. Энийг тусгай хамаатаар орлуулад алтан хувьцаа эзэмших, концесс гихмчл ийм эрхцүү орчин бүрдүүлээд ингэж шийдэж Монгол улс ачигтайгаар шийдэе гэсэн бүр ажлын хэсгийн дүгнэлт гаргаад эдийн засгийн байнгаараа батлуулаад хөрвүүлж исэн байна. Тэгээ тэр саналуудыг нь хүлээж авах учраас би жишээлбэл оюутлогын санал хураалтанд оролцоогүй. Энэ зөв чухал төсөл. Гэхдээ энэ бидний саналыг авч ирэлцээгүй буруу болж байгаа учраас би дэмжихгүйгээд дэмжээг байх шийд тийм ээ. Тэгэхээр нөгөө хүмүүс удлаа өөрчлөлсөнгөө нэг хүнээс хамаарч чадахгүй зүйл саналуудаа илэрхийлээд тухайн үед дийлэхгүй хүчин зүйлүүд байж байна. Өнөөдрийн бидний хэлж зарж байгаа зүйл бол энэ бүх өөрчлөлтүүдэд зангизаад энэ цэгцэр хөдөлгөөний үр дүнд хүрэх. Монголын одоо шинэ сэргэн мандалтыг эхлүүлэх. Тэр цэгцэр хөдөлгөөнийг одоо эрчийг нь авахуулах. Тэгжээж бид үндсэн хуульд хийсэн зүйлүүдийг хэрэгжүүлэх юм нэлээ гэсэн чинь энэ нэг тасралтгүй процесс учраас нэг хүний өдрийн дотор бүх юм ингэж өөрчилж чадахгүй боловч хөсөл мөрөөдлүүд монголчуудын хөсөл мөрөөдлийг одоо бодит ажлыг болох. Үндэсний баялагын сангийн хуулийн өөрчлөлтийг би үндсэн хуулинд би өөрөө санаалж оруулсан. Энэ бол миний легаси гэж боддог.
Яг л би бүр Норвегийн үндсэн хуулиас 2-3 хэлбэрээр орчуулж хагаад үндэсний баялагын сан Саурнвалд мандатыг үндсэн хуульчилж оруулсан. Тухайн үед энийг үндсэн хуульчилсан ус байхгүй өндөр ярьж ирсэн. Гэхдээ би Норвегийн үндсээр яг үндэсний баялагын сан гэж байхгүй л. Гэхдээ энийг бол нийт юмч, төрийн нийт юмч бүх концепцор нь хийсэн тусгасан. Мэдээж энэ бол одоо хамтын хөдөлмөр санаачлал улсын хурлын олон гишүүд дэмжиж тухайн үеийн гишүүдийн үндэсний баялагын сан энийг би бодтой болгож ард иргэдтэй өргөж ин өдөг болгомоор байна. Өөрөлдөө би үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөө аймаг оруулахын хувьд бол миний легаси гэж бодож байна. Ингэж хийж бид эдийн засгийн аюулгүй байдал хангана. Монгол улсын сэргэн мондлын зөв зам чиглэл рүү оруулж байна. Тэгэхээр улсын хурлын дарга багтаа хийсэн ажлаа төгсжүүлэх нь таны легаси болно гэж одоо харж зүтгэж байгаа юм биш үү те. Тэг хэрэгжүүлэх нь Тийм ээ. бодит ажил хэрэг болгох. Үүнээс гадна маш том асуудал бол үндэсний дархлаа ундуушлыг сэргээж буцаж итгэлийг сэргээх олон оролцогч талуудад тэр урам зориг бэлгэлэх нь юм байна гэж ойлгож байна. Ерөнхий сайдын өөр би танаас 2025 оныг нэг өгүүлбэрээр эсвэл нэг үгээр дүгнвэл юу гэж дүгнэх вэ гэж асуухыг хүсэж байна. Хамгийн сүүлд нь бас энэ завшааныг ашиглаад арцгая гэж бодлоо. Нэг өгүүлбэрээр нэг үгээр 2025 оныг дүгнэж. Өгүүлбэрийн богинохон дээр гэдэг. Тэгээд нэг үгээр хэлбэл өөрчлөлт гэж дүгнжлэх баг. Тэгээд шинэ ном бол энэ өөрчлөлт, шинжилтийн үр дүнд шинэ итгэл, шинэ найдвар өгсөн шинжилтийн жил болно гэж итгэж байна. Өөрчлөлт гэдэг үгийг олон янзаар өөрчлөлт, шинжилэлт, шинэ итгэл, шинэ найдвар бүгдийг нь багтаагаад би өөрчлөлт гэдэг ганц үгээр л өнгөрсөн оныг дүгнэе. Хүнд жил байсан. Гадаад байдал, дотоод байдал, бензин шатхуун. Энэ бол манай өнгөрсөн жил хоримтлагдсан алдаануудын нийлбэр нэг жилд бараг тесэрсэн тийм хүнд жил байлаа. Жишээл бензин шатхуун гэхэд бид бараг 10 жил нефтийн үйлдвэр яриад хөдөлгөөгүй. Энэ жил бид 50% болгож эх жил одоо үндсэндээ гол ажлын нуглаад 27 онд эхлэхээр төлөвлөж байна. Энэ бүхэн бол нөгөө шинжилт өөрчлөлтүүд үр дүн байх болно. Шинэ оны баяр болж байна. Та ард түмэндээ ард олондоо хандаж бас хэлэх зүйлс яг энэ цаг мөчид бас хамгийн чухал өөх мессеж юу вэ гэдгээр хэлээ тусгая. За сорилт бэрхшээл дүүрэн ч гэсэн сонирхолтой бас олд амжилттай нэгэн оноо бид үдэж байна. Оныхоо ололт амжилтыг алдаа эндэгдлийг үндэснээр сайн хэрэгжүүлээд муу бүх зүйлийг алдаа болгоно өнгөрсөн ондоо үлдээгээд шинэ ондоо шинэ санаа, шинэ итгэл, шинэ амжилтын төлөө үндэснээр эргцүүлснээ ажил хэрэг болгохын төлөө одоо хамтарсан, нэгдсэн зөв зүйлийн төлөө бидний монголчууд нэвийг хэрхэмлсэн. Тэгтээ үнэн зөв шударгасан дээр тогтсон юм нэгдлийн төлөө ийм шинэ он гараасаа шинэ ондоо бүх хүний бүх айл өрхийн амьдралд шинэ олд амжилт аз жаргал бүхэн бэлгсэн гийсэн сайхан жил гаргахын үлзийтэй өрөөлөг өргөндөшүүлье. За баярлалаа. Таны сая тайзан дээр бидний үндэсний эрхцүүлэх өдрийн тайзан дээр ярьсан үзэл санаа, сэтгэлгээний өөрчлөлтийн урайлгууд, айл өрхүүд хамт олонны ширээн дээр үргэлжлүүлэн хилцүүлэг болж улам өрнүүн дэлгэр ярилцсан байхаа гэдэгт итгэлтэй байна. Бидний ярилцлага хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. 300 хоногийн ажлын дараагаар тантай дахин ярилцах боломж гарна гэдэгт итгэлтэй байна.